Тань руу одоо тэгээд одоо линкийг явуулчих واخ. Окей. За болоод эмэн сайтаас эрхлэн гаргадаг тэр юм бай лайв нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор жүжигчин Мөнгөн Сүх маань оролцож байна. Сайн байна уу? Өдрийн орой минь. Сайн байна уу? Орой минь. Энэ өдрийн минь. За, та нарын маань ажил үйлс тавлаг уу? Өө, сайн. Таны ажил сайн уу? Гоо ажилд дэжигдээ тэгэл онлайнаар л ажил яваад л байна ерөөсөө. Та сургуульд ажилладаг үлээ? Тий, би Отгон тэнгэр их сургуульд ажилладаг. Отгон тэнгэр их сургуульд маркетингийн албаны дараагаар одоо 5 дахь жилдээ 5 жил гарсан болж байна. Айгу удаж байгаа юм шүү дээ, тий? Тий, яг бас хугацаа өнгөрцөн байна. Нэг мэдхнэл. Тий. Карантины өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ та? Карантиныг бол ерөөсөө утгаар л өнгөрүүлж байна доо. Тэс жинхэнэ гэртээ карантинлахтаа л үнэхээр зайлшгүй шаардлагатай бол тэгээд Эстон халдвар хамгааллынхаа дэглэмийг бариад тэгэл ойрхон хүмүүсээ цуглуулах байдаг юм уу те. Заавал хүнээс юм авах, хүнд юм авчиж өгөх гэдэг ч юм уу. Одоо хаалган дээр нь очиж өгөх чивэл эсвэл хаалган дээр үлгцэн байгаа юм аваалч гэдэг юм уу. Ингээл ер нь бол байж байна. Тэгээд карантин стайл бол сүүлдээ бас жоохон уйдах шинжтэй байна. Яг үнийг хэлээ да. Гэхдээ одоо яах вэ? Одоо яалтаа байлаа тэгээд. За тэр хин бэ гэдэг нэвтрүүлэг тийм ээ. Лайв нэвтрүүлэгтэй. Би өөр төрөг яс шеэрлэгдэх юм нэг. За. Тэр хин бэ? Лайв нэвтрүүлэг. За одоогор хэдэн хүн байгаа вэ? Хүмүүс орж ирж байна уу? Хүмүүс орж ирж байна ирж. Нэмэгдээд 10 хэдэн хүмүүс болоод 17 надад ч нэр гарчихгүй шүү дээ. Хүний үчирээ доо гарчихгүй тий. Тийм комментнаас гарахгүй. Би бас дундуур нэвтрүүлгийн дундуур танд комментуудыг уншаад өгчин. Ямар сони хүн орж ирж байна. Жүжигчин минь байна гинэ. Коммент орж ирж. За, ерөнхийдөө би өөрийнхөө пэйж рүү бас шеэрлэж эхлэе. Ингээд Сая нэвтрүүлгийнхаа асуултанд орох уу? За, шууд асуу явчихвал чи яах вэ? Нэг л жирэхэл явчлаа шүү гэдэг шиг бодлоо. Айгүй манай нэвтрүүлгийн асуулт маань. За. Та өөрийгөө танилцуулаач, ямар мэргэжлээр төгссөн, айлын хиддэг хүүхэд вэ? За намайг Жаргал сайхны Мөнгөн Сүх гэдэг. Айлын 3 дахь хүүхэд, 2 эгчтэй. Тэгээд 2012 онд сэтгүүлч мэргэжлэр сургууль төгссөн байгаа. Бакалаврын зэрэгээ. Тэгээд сэтгүүлч мэргэжлэр сурч төгссөн. Оюутан байх хугацаанаас бол хувьсэл продакшн бас студийн жүжигчнэр одоо бэлтгэгдэж суралцж бас ингээд төгссөн. За тэгээд хажуугаар бас мөн одоо дуулах ур чадварын дуулаачийн уран чадвар гэх мэтлэн зүйлсийг бол оюун шуурын багшаараа заалгаж болон ингээд сурч төгссөн. За тэгээд мэргэжлэрээ сэтгүүлч мэргэжлэрээ бас хэд хэдэн газар ерөөхдөө ажилласан. Одоо ч бас ерөн чадах чинээгээр бас ажилласаар л явна. Хажуугаар би яг одоо бол Отгон тэнгэр их сургуулийн маркетинг албаны дараагаар 5 дахь жилдээ ингээд ажиллаж байгаа. Тэгээ одоо маркетингийн одоо чиглэлээр ерөөхдөө бол бас практик дээр суралцж мэрэгч одоо мэрэгч гэдэг ингээд хичээгээд ажиллаж явна. Мөн дээрээс нь яг одоо бол одоо магистртаа сурч байна. Хэл шинжлэлийн магистрт, гадаад зээл шинжлэлийн магистрт Отгон тэнгэр их сургуультай сурч байгаа. Тэгээ одоо ингээд магистрийн хичээл хажуугаар нь ороод давхар бас онлайнаар ажил явагдаад ингээд явж байгаа учраас ер нь бол ачаал ихтэй байна. Айгуу завгүй байгаа юм байна тий. Манай нэвтрүүлэгт цаг тавиад өөрөөр хэлбэл баярлаа. За баярлалаа. Намайг оруулж байгаад баярлалаа. Та багтаа ямар хүн болъё гэж боддог байсан бэ?
За багын мөрөөдөл их сонио. Би ер нь одоо ч гэхдээ тэр хүссэн мөрөөдөл хэвэндээ бас байгаа болов гэж би боддтой. Олон мөрөөдлүүд хүүхд болгон байдаг шүү дээ. За тэрнээсээ бол мөрөөдлүүдэд зохицоогоос нь биелүүлээд за тэр дундаа өөрөө мөрөөдөл дундаа амьдраад өөрийгөө хөгжүүлээд явж байгаа одоо мөрөөдлийн нэг хэсэг маань ч байна. За энэ бол мэдээж жүжигчин болох, олны одоо зурагтаар олны танил хүн болох гэдэг хэсэг. Нөгөө мөрөөдөл нь би өстэй хүмүүст ерөөсөө ярьж байгаагүй анх одоо танаа одоо энэ лайв контент нэвтрүүлэгт би одоо дурдах жах шиг байна. Мэргэн бодогч болохыг бүр маш их мөрөөддөг байсан багасаа. Тэгээд нөгөө хийм буудлахын нэг юм газар дэдэг гэсэн юм. Урт 45-ны контейнерд ингээл хийм буудлаа бууддаг те. Одоо тийм баг байд юм уу хүмүүс мэдхгүй. Тийм янз янзын бэлэг авдаг. Тэгээд тийм юмд бүр үнэхээр амар сайн боддог гэсэн би багтаа. Маш сайн боддог гэсэн. Тэгээд яагаад ч мэдхгүй ерөөсөө л амар их тийм дайны сэдвтэй кинонд их дуртай байлаа. Одоо ч гэсэн дуртай хэвээрээ байгаа. Тийм. Тэгээд хамгийн сонир мөрөөдөл нь мэрэгэн бодогчлохыг их мөрөөддөг байлаа. Жохон багтаа. Багтаа тэгвэл юм өмнөөс ингээд кино миноноос үзээд ингээд мэрэгэн бууч болъё гэдэг бодол ер нь төрдөг байсан уу тий? Үгүй юу? Яг хөө тэр чинь бол бүр наа жоохон байхад тэр чинь нэг 97 8 оны үед байсан одоо мэдрэгдсэн мөрөөдөл واخгүй юу? Сүүлд энэ яаж бүр илүү авширсан бэ? Илүү гүнзгий одоо болмоор юм шиг ч юм уу санагддаг байсан байх. Тэгэхээр яг нэг Холливуудын кинонууд байдаг шүү дээ. Одоо Animated Gates гэдэг нэг Василий Зайцев гэдэг хоёрдугаар дайны үед яг нэг Оросын мэрэгэн бодогч түүхүүний тухай гарч цаасан дайсан гэдэг кинонд гардаг. Тэр киног үзээд бол бас яг тэр чинь бол арай жоохон том болцсон байсан л та өсвөр насны үеч гэдэг юм уу тий. За тэгээд түүний дараа бол одоо миний хувьд бүх цаг үеийн шилдэг кино бол Pearl Harbor Сувдын эрг гэдэг кино аахгүй. Бас яг хоёрдугаар дайны үеийн одоо Сувдын эргийг одоо бөмбөгдөх үе тийм ээ. Тэр бас түүхэн одоо сэдвтэй кино. Тэгээ бас л мөн одоо дайны талантай буу шийдэмтэй мэрэгэн буудагчийн тухай бас ингээд одоо цус гардаг ч гэдэг юм уу тий. Энэ мөрөөдөл бол яг өсвөр наснд бол илүү одоо жоохон мөрөөдөл нь илүү боломжтой ч юм шиг одоо биелээ олж болох ч юм шиг санагддаг байсан үе гэвэл тэр. Та буцаад 18 наснда эргээд очивол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ? 18 наснда очилоо. Өөч 10 хэдэн жилийн өмнөх юм хэрч тоо. Одоо юу гэх байсан бол та. Чи яг над гитараа барьж байгаа бол яг гитараараа хөгжимчин эсвэл яг дуучнаар чи сурч яг одоо тэ артист тэ одоо юу гэж хэлмээр вэ? Дуучин хөгжимчнөрөө л сурч цаашаа яваал гэж би хэлэх байсан баг. 18 наснда мэргэжлээ сонгох та. Соёл урлагийн сургууль руу чи яг эстрад дуулаа ч юм уу эсвэл яг орчин цагийн одоо орчин үеийн хөгжмийн анги тэнхимч гэдэг юм уу те. Тэр чиглэл рүү яв гэх байсан болов уу гэж одоо бодож байна. Багтаа тэр нэг уралдаан тэмцээнд их ордог байсан уу? Нэг юм урлагийн үзлэг ч юм уу нэг тийм авиасын. Яг хоо тэр бол сургууль дотор л доо би чинь лаборатори 45 дугаар сургууль төгссөн шүү дээ. 45 дугаар сургуульдаа за тэгээд юунд л их ордог байсан дөө. Урлагийн үзлэгтэй л их ордог гэсэн. Нэг дүүргийн дундх нэг ганц нэг тэмцээн тий одоо урлаг соёлын ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд ганцхан юмд бол орж исэн. Тийм олон бол орж байгаагүй. Ногоон гэл цагаан шугамд их ордог байлаа. Цэцэрлэг байхасаа дуул бүжиглдэг тийм их ордог байлаа. За тэгээд нэг юм бусад сургуулийн дүүргийн тиймд бол айхтар бол яаж байгаагүй. Айхтар орж байгаагүй ер нь бол. Та юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ? Юунда? Тэгээ юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ? За юунд гэдэг нь яг юунд вэ? Одоо жишээ нэг ерөнхий нэг юм категори байвал одоо ажилдаа ч юм уу гэр бүлтэй ч юм уу ажилдаа ч юм уу гэр бүлтэй ч юм уу эсвэл өөр юм хөгжмийнхаа зүйлтэй ч юм уу урлаг талдаа ч юм уу. Тэгэхээр би зүгээр одоо яг ингэж ярихад айгүй олон хэсгэл болчих гээд байна л да. Би яг жишээ нь гэр бүлтэй эсвэл би яг жишээ нь өөрийнхөө карьер яг би өөрийнхөө одоо хийж байгаа ажилдаа гिचгээр аюу тийм өрөөсгөлч юм шиг зарим нэг нь орхичих гээд байгаа юм шиг надад зүгээр санагдаж байна. Тийм болохоор яг энэ асуултанд би бол ингэж хариулмаар. Би зүгээр өөрөө хүн байх те сайхан сэтгэлтэй хүн байх.
байгаагаараа байх гэдэгт л илүү ач холбогдол өгөх баха. Ер нь ч бас тэгдэг. Багтаа та төмөрөнд хилээ нааж үзэж байсан уу? Үзлгүй яа гэм бэ? Шээс хамгийн гашуун одоо дурсан гэдэг шиг л тийм байлгүй яах вэ тий. Яаж Тэгээд мохоо мэдээс дараа нь хорсоод. Гэхдээ тэгээд тэр чинь нөгөө шууд ингээд Шууд төмөр ингээд наачин тэгээд тэгэл орилж байгаа бол тэгээд шууд салгаж авна шүү дээ. Тэр чинь өөр амар шүү дээ. Йоо. Яаж ч л яг өвөл одоо гадаа юм хүүтэн байгаа. Бүр амар санагчлаа наа чи өөр. хүүхдүүдэд тэгж дурсаж болохгүй нэ шүү. Тэр яста хамгийн бүтлгүй зүйл шүү тэр бол. Яста болохгүй. Монголоос таны хамгийн дуртай артист. Артист заавал хэн баймаар юм те. Яг гоо зөндөл байна. Надад бол гэхдээ яг артистаас гэдэг юм бол надад сүүлүүд нь дууч Амраа гэдэг нэг охин байхад байгаа. Мундаг юм хтэй үлээ. Амраа надад айгүй их тийм хүндлэмээр уран бүтээлч санагтаад байгаа. Хоёулагийн сүлжээж яг надад лайв маань гацаад зөксчүү эсвэл зөвхөн миний компьютерт байгаа манай гэрийн wifi зөксчүү. Лайв зүгээр. Манайд бол айгүй зүгээр л харагдаж байна. Таны дүрс айгүй зүгээр нэ тий. Аха. За би минийх дээрээс л асуудал үүссэн юм болов. За би бол тэгж л хэлэхээр байна. Да яг одоогор бол хамгийн их одоо дуунууд нь бол үнэхээр бас гоё байгаа. Одоо тэгээ бас Аз руу гээд цаашаа дэлхий рүү гарах үг талга нэгтцсэн явж байгаа мундаг амжилттай явж байгаа уран бүтээлч охин байлээ. Тэгээ энэ дашинд бас амжилт хүсье. Мундаг юм билээ. Тэр авьяастай юм билээ. За би танд нэг комент уншаад тэгээ хүмүүс комент очиж орж ирсэн байна. Хай өдрийн минь гэсэн байна. Их гоё залуу шүү. Кинон тоглох бодол байгаа юу? Маркетинг менежерээр ажиллаад байх уу гинэ? Тэр сүүлийн асуулт ер нь бас байж болохгүй асуулт шүү дээ. Ер нь бол маш их туршлага хурааж байгаа гэж хэлж болно. Яг энэ салбартаа их сургуулийн салбарт ажиллаад тэгээд нөгөө суусан газараасаа шороо автна гэдэг шиг энийгэд энэ салбар руу би ажиллаад орчихсон. Миний хамт олон маань өөрсдөө дандаа яг мундаг доктор, профессор, мундаг хүмүүс байгаа. Сургуулийн маань хамтлан. Тэгэхээр энэ хүмүүс донд байхдаа би өөрийгөө бас зөвхөн уран бүтээлчээр биш, өөрийгөө боловсролд илүү анхаарсан маш зүйтэй байна гэж би ойлгож авсан. За үүнийхээ дагуу ч гэсэн би бас алсын хараа маань бол алстаа би бас гадагшаа мэргэжлээ дэвшлүүлж бас илүү өсөж дэвчих боломжтой салбар руу одоо хөрвөх тийм ээ. Урлагийн салбараас гадна илүү өсөж дэвчих боломжтой илүү үнцэнтэй байж болох үс тийм салбарыг одоо бас судалж эхэлсэн байгаа. Төдий чинээч миний одоо яг хийж байгаа түрүүн лайв эхлэхэд би хэлсэн тийм ээ. Одоо сурч байгаа магистр гадаад хэл шинжлэлийн магистр маань бол энд маань нэлээд том бас төлөвлөсөн гүүр болж байх гэж би найдаж байгаа. Сайн уу, амжилт хүсье. Миний дуртай жүжигчин шүү. Ажилт нь амжилт гэсэн хүмүүс байна. За баярлаа. Эргээд нэвтрүүлгийн асуултанд оръё. Та юунд хамгийн их мөнгө өрдөг вэ? Юунд хамгийн их мөнгө өрдөг вэ? За наа чи ёстой баримжаагүй юу асуулт байна наа чи. За одоо юунд хамгийн их мөнгө өрдөг юм болоо би нэрээ. Дуртай хоолндоо. Би нэрээ амар аппетиттай байхгүй. Тий. Гоё амар гоё тансаг ресторанд орох яг үнэ хэлээд үнээр дуртай. Тэгээд маш гоё дуртай хоол идэх дуртай, гоё хоол идэх дуртай гэрүүлээрээ. За тэгээд дараа нь гэх юм бол амттанд эхнэр хөхтэй гэдэг гэрүүлийнхэн амттанд их мөнгө өрдөг баг. Дэлгүүр гэсэн чинь. Тий, ер нь бол тийм дуртай. Яг хөө зүгээр гадагшаа энэ явах юм бол шопинг хийх маш дуртай. Амар хоббитой. Та өөрийгөө ямар нэгэн амтнаар илэрхийлвэл? Ерөөсөө морь. Яа тий. Морь шиг тийм амгалан. Тий, морь шиг тийм хэмэртэй. Морь шиг тийм хурдан шаламгай. За тэгээд яг морь шиг тийм одоо тангардаг амаагдгүй. Тэгээ ер нь бол тийм таалагдахгүй байгаагаа энэ төр бол амар хурдан илэрхийлдэг. Тийм ер нь бол ингээд яг ингээд өөрийнхөө
хувийн одоо орон зай, хувийн эрхчлөөч гэдэг юм уу те. Хувийн бие хүн гэдгээ бол айгүй хэрхэмлэх дуртай учраас яг маршиг юм. Одоо нөгөө нуруунд дээрээ те одоо зам дээрээ салхинаас үржил гаргаж үзээгүй гэдэг шиг л тийм эрхчлөөтэй тийм амгалан дэврүүндүү зантай хүн л дээ би чи ер нь бол тэг яг морил гэж бодчих өөрийгөө. Таны үлгэр жишээ авдаг хүн ямар хүнээс та үлгэр жишээ авдаг вэ? Үлгэр жишээ. Тэгээд олон хүмүүс байдаг дөө. Одоо яг тэр юм гэж хэлэх аюу хэцүү. Тэр яг ерөнхийлж томьёолж хэлэхэд бол хийж байгаа зүйлдээ эзэн боллоод тэр зүйлээрээ одоо тэр салбартаа одоо ноён өргөлн болж байгаа тэр хүмүүс мөн дээрэс нь хүнд их тусалдаг хүмүүс аюу гой санагддаг надад. Би өөрөө бас их тусч зантай гэж өөрийгөө боддог. Тэгээд тийм болохоор ч тэр тусч байхыг ч илүү хичээдэг, сайхан сэтгэл гаргахыг ч хичээдэг. Тийм болохоор л яг тийм хүмүүс л надад амар ихгүй таалагдаад байдаг шүү дээ. Ер нь бол энд нэг айгу нэг коммент ирсэн байна. Бас азрах шиг гээч гинэ. За магадгүй ах нүгсээ ингээд тэр чигээр хайцсан бэ. Ер нь бол ерөөсөө засуулъя ч гэсэн бодлого болсон одоо ерөөсөө. Тийм. Яг ингээд жоохон уртстай байж үзмээр санагтаа тийм. За баярлалаа. Таны анхны үнсэл хэднээс байсан бэ? За наа чи яасан сонь асуулт вэ? Хэднээс байсан болоо? 17 юу? 17 нас байсан баха. 17 гэхэр чинь нэгдүгээр курс үү? Нэгдүгээр дугаар. Одоогоор 12, биднийхээр 11 байсан баха. Биднийг тухайн үед сургууль төгсөд 12 төгсчихсэн. Тэгээд 11 дээр байсан санагдаж байна. Саяны хүн үснээс болоод тэгж хэлээгүй гинэ. Энэ ер нь таньдаг хүн юм биш үстэй эсвэл таньдаг хүн хичээд байж байна. Хин гинэ? Улам Мэри. Мэдгүй байна. Зүгээр л үз гэж зөвлөх кино. За яг сая одоо энэ карантин бидний хөл хорой бас гоё том боломжуудыг олгож ийн гэж хараад байгаа. Тэрний үгээр нэгдүгээрт маш гоё амарч болж байна. Ёстой хангалттай утгаар нь чийлэрч болж байна тий. Хангалттай утгаар нь чийлэрч болж байна тий. За тэгээд өөрийгөө маш гоё хөгжүүлж болж байна. За энэ дунд яах вэ гэхээр би Netflix дээр орой хүүгэн отолчаад их нэртэйг хоёлаа Netflix-ээр кино үзэх амар дуртай. Тэгээ Netflix дээр яг өнгөрсөн 7 хоногт үтсэн Солонгосын одоо бол Солонгосын кинонууд бүр аим шиг болчихлоо шүү дээ тий. Арай дэндүү болж дэлхийд бүр гараад ирлээ. За яг зүгээр Parasite гэдэг кинотой одоо харьцуулаад зарим нэг бол одоо илүү байна, муу байна ч гэдэг юм янз янзаар ярьчин. Гэхдээ би бол зүгээр яг тэр нөө би юуны сэтгэл зүйн хувьд бол тэр The Call гэдэг киног үзээсэй л гэж тоо. Зүгээр л үзчихээ. Ямар нэгэн байдлаар тийм цензуур тавихгүйгээр зүгээр л үз. Ямар мэдрэмж төрөх нь те тэр үзсэн хүмүүс манай өөрсдөө л дараа нь одоо ямар реакшн хийх байх. Гэхдээ надад бол зүгээр үз гэдэг яг сайн асуултанд бол The Call гэдэг кино би зүгээр үзчихээ гэж санагдсан. Би бас айгуу гоё кино болсон байлаа. Зомби кино амар дуртай байхгүй сайн. Айгуу тийм нэг л тийм амар нэг тэр яаж хизээ хин ханаас гарч байгаа айлах болцож явах бол хин яах бол гэж бодхоос л зүүн Азаа хөдлөөд идэг болохоор зомби кино их дуртай. Тэгээд тэр сүүлд нөгөө Live гэдэг кино бас яг хэд хоногийн өмнө тэр Netflix-ээс үзсэн. Тэр бол бас энгийн юм шиг хэрнээ тэнэгдүү юм шиг хэрнээ бас өөрөө л хийсэн кино байлээ. Тийм л байна. Тийм. Доторх ертөнцөө 3 үгээр илэрхийлвэл доторх хүнээ гэсэн үг те ер нь бол энгийн за үстэй ямар юм ярих бэ? Энгийн за хайр татам. За тэгээд шудраг ингээд энэ гурав байж магадгүй. Толгомд гарч нэг иймэрхүү үгнүүд орчих юм дөө. Мөнх жавхлан инх болд дүүдээ амжилт хүсье мундаг залуу шүү гэсэн. За манай таньдаг Жог ах маань байна. Баярлалаа ахтай. Та ямар хта юу хийдэг вэ?
Эмэр хотоо ерөөсөө л энэ нөхөр шүү дээ. Одоо бол энэ ерөөсөө л энэ нөхөртөг анс чинь. Одоо би чинь энэ гитар гэдэг үгтэнтэй нийлээд танилцаад 14 жил болсон байна. 14 жилийн хугацаанд бол маш олон цаг хугацаанд маш олон одоо үйл явдал тохиолдлууд төр надтай хамт гитар гэдэг үг юм байсан. Яг хувь хүний маань хувьд ч тийм ганцаараа үед маань ч гэдэг юм уу те. Тэгэхээр би яг юуны магад тэгээ гитараа ойрхон тавьсан байсан. Тэгээд гасыг дуу өнтер бэлдэж үзчихлээ. Та манай лайвын дуудаж чадах. Та манай лайв нэвтрүүлэг. Дуулж яа. Аа. За яг би нэг ингэч болов гэж бодсон. Тэгээд зүгээр юу л яа гэж бодсон. Яг өндөө бол гитараа ойрд бариагүй. Гар ороо жоох нэг юм мод болох маягтай жоохон гацаад байдаг, талтай байдаг, удаан барихгүй байхаар. Тэгээд яг шинэ жил болж байгаа учраас шинэ жилийн уур амьсгалахоор одоо айл болгонд баг сайхан ялгацсан байгаа илүү. Танагч их гоё тогтчихсон байж штэ. Бас арайхан фоник тий. Тэгээд шинэ жилийн бас уур амьсгал харин уур амьсгал одоо оруулах үүднээс танаа ялкын дээр одоо мөнгө биш одоо дуугаар мэлаа танаа ялкийг тийм ээ. Баярлаа. Тэгээд за лайв үзэж байгаа бүх хүмүүстээ бас шинэ жил удахгүй одоо альчлан ирэх шинэ оны 2021 оны баярын мэндийг одоо урьдчилаад хүргэе. Тэгээд энэ 2020 онтойгоо хамт за энэ дэлхийд дахин одоо бид нарыг ч гэсэн сандраагаад айлгаж байгаа энэ коронавирус гэж айхтар зүйлүүнээс ингээд амжих байлгүй гэж одоо найдаж байна. За тэгээд та бүхэн эрүүл энх байгаараа хамгийн сайхан хүсье. Тэгээд чадах хэрээрээ Jingle Bell Rock гэдэг дууг л одоо зориулъя да. Тэгээд одоо сайн бас биш шүү. Гоё ойлгож хүлээж аваарай гэж хүсэх байна. За мундаг юм их гоё дуулдаг л та гэсэн коммент ирсэн байна. Оо за баярлалаа. Гитар гайгүй сонсож байна уу тий? Ингээ ярьж байгаатай давхар. За Jingle Bell Rock. За ингэнэт. Jingle bell, jingle bell, jingle bell rock. A jingle bell swing and jingle bell ring. Snowing and blowing up bunches of fun. Now the jingle bell has begun. A jingle bell, jingle bell, jingle bell rock. The jingle bells chiming, jingle bell time. Dancing and prancing in Jingle Bell Square. In the frosty air, what a bright time. It's the right time to rock the night away. A jingle bell time is a slow time to go gliding in a one-horse sleigh. A giddy up, jingle horse, pick up your feet. A jingle around the clock. A mix and a mingle in a jingle of feet. That's the Jingle Bell Rock. What a bright time, it's the right time to rock the night away. A jingle bell time is a swell time to go gliding in a one-horse sleigh. За ингээд нэг тавчгаа явчихъя. Маш их баярлалаа. Эхэндээ бол алдаж байгаа байхгүй шууд яг буруу дээр нь дарагдаад. Маш их баярлалаа. Гоё дуудаж гисэн. За баярлалаа. За нэвтрүүлгийн асуултанд оръё. Окей. За. Та азгүй сууд хүн жаргалтай тэнэг хоёрын алийг сонгох вэ? Азгүй сууд хүн жаргалтай тэнэг гэсэн үү? Азгүй сууд хүн тийм жаргалтай тэнэг. Гэхдээ би өөрөө мөнгөсгөөр азгүй сууд хүн байх юм уу? Жаргалтай тэнэг хүн байх юм уу? Эсвэл миний хажууд ямар нэгэн азгүй сууд хүн жаргалтай тэнэг байхад би сонголт хийх юм уу? Таны хажууд. Би азгүй сууд хүнийг сонгосон дээр баха.
Миний хажууд байх юм бол. Яг Яагаад? тэр хүнээс би агуу санааг нь аваад би өөрөө тэрийг нь одоо бүтээж бий болгож байна. Мгм. Би одоо аз нь болоод тэр хүн азгүй нь байгаа тэгсэрний суудан байвал магадгүй нөгөө хамт нөгөө дутуугаар нөхөн гэдэг шиг байж болох байх гэж бодчих. Тийм байх тий. Мгм. Тэнэг хүнээр яах юм? Тэнэг хүн хизээж ханиулахгүй шүү дээ амьдрал. Тэмцэлгүй шудраг үнэнд хүрэх үү? Тэмцэлгүй тасалтай байна яриа. Тэмцэлгүй шудраг үнэнд хүрэх үү? Та энэ талаар юу гэж боддог вэ? Тэмцэлгүйгээр шудраг үнэнд Тэмцэлгүйгээр гэж юу? Тэмцэлгүйгээр шудраг үнэнд хүрэхгүй баха. Ер нь бол байна уу? байна. Таны дүрс жоохон байна. Харин нэлээд тасалтай дуудчихлаа. Байна уу? Тэг шиг л. Байна. Одоо гайг байна уу? Тэгээ одоо таны дүрс жоохон удаашраад ах юм. Яаж байгаа юм бол Wi-Fi үн зүгээр л энэ да. Одоо гайгүй юу? Үгүй. Бас хацаад нь уу те? Тийм жоохон ингээ үйлдэл жоохон удаан ингэж хөдлөөд ах юм. Аха. Тэгвэл жоохон удаашрч л байгаа юм байна. Гэтэ яах вэ? Гайг бах уу? Явж яах вэ? Яриа бол зүгээр ээ нөө. Тэгээ. Тэгээ яриа нь бол зүгээр. За окей. Сая юу гэлээ? Тэмцэлгүйгээр шудраг үнд хүрч чадах уу? Тэмцэлгүйгээр шудраг үнд бол хүрч чадахгүй баха. Хүрч чадахгүй. Ер нь аль ч цаг үед аль ч нэгэнд тэмцэл гэдэг зүйл бол. Гэхдээ тэмцэл гэдэг нь учиргүй одоо ямар нэгэн зүйл барайл те бууш идэв ч гэдэм үү барайл жагсаал орж чарлал юм нурааж идэс үтгэхийг бас хэлэхгүй шүү дээ тийм ээ. Тэмцэл гэдэг бол үзэл бодлороо тэмцэлтэж болж юм. Үг хэлээрээ тэмцэлтэж болж юм. Үзэгний үзүүрээр тэмцэлтэж болж юм тийм учраас ер нь бол энэ одоо бурангуй нийгэм гэж ярьдаг шүү дээ. Нийгэм болгонд заавал одоо энэ авилга хийл ахуул аль ч цагуд байгаад байгаа байхгүй. Жишээ нь жоохон одоо сэдвээсээ гажих юм бол илүү жоохон томоор харах юм бол тийм учраас тэмцэл гэдэг зүйл бол заавал одоо жишээ нь магадгүй манай сэтгүүлчд миний одоо эзэмссэн мэрэгчлэр ажиллаж байгаа тийм сэтгүүлчд маань ч гэдэг юм уу сэтгэл бодлоо зөв чөлөөтэй илэрхийлдэг залуучууд маань одоо ард иргэд маань бол энэ тэмцлийн хэлбэрийг бол үзүүлсээр л байна гэж би бол одоо харж байгаа. Хэрвээ та хин нэгэнтэй бүтэн өдрийн турш амьдралаа сольж болно гэвэл хинтээ солих вэ? Аавтайгаа би яг нэг 24 цаг амьдралаа сольж үзсэн гэсэн бол би аавтайгаа солих байсан баг. Айгуу сонио хариулт юм л да. Хүмүүс дандаа нэг юм алдартай хүмүүсийг хэлдэг. Та яагаад тэгж бодсон бэ? Аавтайгаа солихтэй гэж бодсон бэ? Би аавынхаа аав нь байж үцгээсэн гэж бас их нэг удаа бодож үзчихсэн. Аавынхаа аав нь болж үзээд аавтаа ингээд заад зөвлөөд тий одоо магадгүй одоо урамшуулаад илүү ингээд нэг аавын хайраар хайрлаж үзээч гэдэг юм уу тий. Тийм зүйлтэй угаасаа ч хэрэг нэг боломжгүй шүү дээ. Тийм эзэж байхгүй боломжгүй. Хэрвээ болдог бол гэж зүгээр бодож үзэхэд аавынхаа оронд одоо нэг 24 цаг байж үзээд тэгээд аавынхаа яг хийж байгаа ажлын ямар хүнд хэцүүг нь одоо зүгээр ямар ачаалтаа бас байдаг ч гэдэг юм уу те 24 цаг өдрөд үтсвэл гэж зүгээр бодож байна тий. Таны дүрс нь орж ирэхгүй байна гэх юм. Манай лайвн дээр таны дүрс байхгүй байна. Танахаас тэгэхээр зохицуултыг хийх баха. Бид дуу нь бол орж ийн үү те? Тийм дуу нь бол орж байгаа шүү дээ. Уул нь та надад бол харагдаад байгаа. Тэгээд хүмүүст бол харагдахгүй байх шиг байна. За хоёлаа явж явах уу те? Манай юу хүн тасчих уу? Би танаас эргээд асуултаа асууя. Орчихгүй л ах шиг байна. Аха. Та хүүхэд байхдаа юунаас хамгийн их хайдаг гэсэн бэ? Хүүхэд байхдаа юу?
За юунаас гэхээр одоо юу ч хэмээр битээ. Чиг санаасуулт. Хүүхэд байхад бол тийм яг уу харанхуу тэгээ гайгүй байсан да харанхуугаас бүр нэг ч амар айдаггүй байсан. Чулуугаар байлдаал толгой хадлуулчих байлгаж айдаг гэсэн болов магадгүй. Чулуугаар их байлдаг гэсэн. Бид нар чинь жоох. Тийм чулуугаар амар байлдаг гэсэн. Тэгээд чулуугаар амар байлдаал тэгэл нөө би чинь 21 дор бол төссөн шүү дээ. Одоо авц сургуул гэж ярьдаг юм да Сунгархан дүүргэн. Хуучнаар авц сургуул. Тэгээ авц сургуулах ингээл бид нар чинь баруун шиг их нарангийнхантай их байлддаг байлаа. Тэгээд ер нь их байлцсан. Их ч олон би бас сайн чулуу шиддэгч байсан байх ер нь тухай. Тэгэл их ч олонний толгой хатсан баг. Тэг өөрөө л өстой тийм нас амар айдаг байсан санагдчихэ. Нохоноос их айдаг байсан. Ер нь одоо ч баг тиймдээ би нохоноос ер нь л жоохон нэг тийм юу байгаад баг амар уруулчихсан бохоггүй. Тэгээ сорим амар том сорим байдаг одоо тэгээд тэг ер нь л нохоо бол эвгүй. Ер нь л эвгүй. Таны уншиж байсан өөрийн чинь талаар хамгийн хөгжилтэй комент юу байсан бэ? Тийм комментиг ер нь өөрөө олж харж ирсэн үү? За яг тэр ингээд хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ ер нь бол их гой комментүүд байсан шүү дээ ер нь. Илэг авмаар өстой гой байд юм. Гэхдээ яг одоо сайн санахгүй байна. Яг тэр гэж их тийм амар учиргүй яг сэтгэлд үлдсэн юм бол нэг комментэнд очил бүгд л өгөөд идэггүй болохоор. Хэрвээ YouTube хаагдана гэвэл YouTube хаагдана гэвэл таны үзэх ямар видео байх вэ? YouTube хаагдана гэвэл тийм. Наач ёстой төсөөлж байгаагүй санаа асуулт байна да. YouTube хаагдана гэвэл одоо би одоо өөрөө дуртай дууг амар их сонсдог байсан дуугаа сонсох юм болов. Boys Like Girls гэдэг нэг Америкийн хамтлаг байдаг байсан. Одоо яг би нэрийг сүүлийн хэдэн жил тэрийг сонирхож үзэж байгаагүй юм байна. Boys Like Girls гэдэг хамтлагийн Thunder гэдэг дуу байдаг аахгүй. Тэр дунд байг их дуртай байсан. Нэгдүгээр курстэй. 2008 онд юм уу? Тэгэхээр тэр дууг л одоо үнэхээр хаагдах гэж байгаа бол тэрийг л орж клипийг дахиж үзчих. Одоо тэр 10 хэдэн жилийн өмнөх цаг хугацаанд нэг очихыг л хүсэх байх та. Бодвол. Гэтэ үнэхээр хоёулаа миний төрснээр гарахгүй байна лайв дээр. Би ноутбукн дээр бас давхар оруулаад үзсэн чинь. Харин манай одоо оператор найруулагч энтрээрээ үзчихлээ. Яасан бол тэр ганцаараа л гараад яасан бэ? Та цагдаагийн газар дуудаг гэсэн үү? Цагдаагийн газар дуудагчсан шүү дээ. Амар тэнийг юм билээ шүү дээ чи. Яг өндөө бүрстэй бүр гайхтал авсан. Тэр за 13 оны хавар байсан баха. Одоо 7 жилийн өмнө биш. Манай нэг найз би нэг iPhone 4S барьдаг баг. 4 барьдаг байхгүй юу тухайд өөрөө авцсан. Тэгсэн iPhone-оос жоох уйдаад нэлийн удаан барьсан юм авсан 2 жил гар барьчлаа. Тэгсэн iPhone-оос жоох уйдаад тэгсэн чинь нөгөө чинь Samsung-ийн нэг юм утас хоёлаа солих уу гэлтэхгүй. За тэгээд нэлийн харж байгаа юм шиг байхаар солилцсон чинь маргааш нөгөөдөр нь лөө 2 хоногийн дараач лөө шууд нэг танихгүй дугаараас ороод ирсэн. Тэгэл байна уу гэж тэгсэн чинь байна. Чингэлтэй дүүргийн юунаас ямар дэслэгч соёмбоо гэж залгаж чинь гэдэг. Яг тэр нөхөртэй би дараа найз болчихгүй юу тэр залуутай цагдаатай. Тэгэд заамаа гэд гайхсан чинь наад утас чинь ямар дугаар дээр байна гэл тэглээ. Ийм одоо 99 дэд гэдгээс чигээ шууд таслана эргэж залгаад за би наад утасчаад алдагдсан утсаа. Гайхаад ямар ч юм би найзтайгаа ингэ сольсон юм а гэж. За та ямар ч юм ингээд өнөөдөр ирэх хэрэгтэй гээд. Тэгээ бүр өөрөө би ямар ч юм хийгээгүй ирнэ бүр ингээд нэг юм гайхах, сандрах нэг юм их тийм айгүй тийм сонин урд мэдэж байгаагүй мэдрэмжийг тэр үед авчихсан. Анх удаа цагдаатай гэж дуудагдаа. Тэгээд гайхаад очисон чинь та одоо тэгээд гайхаа сандрах зүйл байхгүй энийг алдагдсан утас. Таны ингээд би ингээд найстай гэсэн чинь сольсон юм а гэсэн чинь за тэгээ нөгөө найзтай өнөө учраас би буцааж аваад гэсэн маань найз тэрийг олсон байж таарад. Тэгээ надаа хэлээгүй зүгээр өөрийнхөө утас гээд надтай солилцсон чинь нөгөө түн баригдаад юм балаа юм болоо би тийм амар муухай хард түүхтэй. Нэг тэгс цаграад ирсэн.
Та загсан биетэй үзэсгэлэнтэй эмэгтэйг сонгох уу? Загсан толгойтой гоё биетэй эмэгтэйг сонгох уу? Загсан биетэй үзэсгэлэнтэй эмэгтэй. Загсан биетэй эмэгтэй юу? Загсан толгойтой гоё биетэй хүүхэн үү? Загсан биетэй царайлах нь зүгээр ах уу? Тийм. Царайлаг үзэсгэлэнтэй нь зүгээр ах уу? Тэр тэгж л бодож байна. Танд ирж байсан хамгийн эвгүй хөгжилтэй чад. За, наа чи нэрээ нэг инээдтэй юм байдаг бах шүү. Гинт миний нэг дургуйч юм шиг амар хүргэжсэн юм аа тэр чин тухайг. Нэг үйл ажиллагаа би нэг тэр жил нэг шинэ жил хөтлөөд тэр байгууллагын гээд нэг хүүхд залуу хүүхд байсан. Тэр над дээр л учиргүй сүрхий ахаа махаа хоёлаа найз болъё гэж Facebook найз болъё гэл. Тэгээ за гэл тэгэл найзсан чинь тэгээд нэг жил мэлэрэд өнгөрсөн юм аа. Тэгэл хаяа нэг лайк майк дараа сайн уу ахаа махаа ажил төрөл сайн уу гэл нэг залуу. Оо заамаа сайн уу мэдээсэн дүү гэл. Тэгэл итгэс. Гинт нэг өдөр шууд чатаар орж ирсэн. Нилээн удаан таг үйдсэн орж ирсэн шууд. Дансын нэг юм 50 хэд мэдгээд нэг юм хаан банкны данс явуулахгүй юу? Тэгэд би ингээд юу юм бол гэх гайхаа орсон баахан дуугаар тэгсэн чинь доороос нь шууд овог нэр хаан банк өөрөө овог нэрээ бичсэн хаан банк гэж бичингүүтээ ахаа яг одоо 100,000 төгрөг гэлөө 150,000 төгрөг шилжүүлээд гэхгүй юу би над руу би гайхаад ингээд асуулт тэмдэг явуулсан чи өөдөөс та над руу ингээд мөнгө шилжүүлээд гэхдээ ахаа би нэг юм асуудалтай болчлоо газ мөнгө шилжүүлж гэ тэгэхээр би чи одоо минт хүнтэй одоо минт мэдэхгүй гэж тэгэж би юу чиний одоо санхүү банк юм уу те ямар сонирм одоо ухамсаргүй чи ямар соёлгүй залуу вэ гэ тэгээд тэгээ арьсан чинь дараа нь маргааш нь ч луучлаараа хамахыг би бүр амар тэр байгаад гинт шоконд орсон нэр аюултай гэвэл тэр их юм байна шууд ингээд данс явуулснаа минт байхгүй сайн байна уу таамаа байхгүй шууд орж ирсэн данс явуулангуудаа нэрээ бичсэн хаан банкнгуудаа 150,000 төгрөг одоо шилжүүлээд гэхээр бүр за чийчтэй заацал гэж бодсон тий. Та нөгөө нэг дүрсээ лайва зогсоогоод дахиад өгөх юм уу? Яг дүрсээ нэг хаагаад буцаад дахиад нэг нэгэд өцгөө. Дүрсээ нэг хаачаад буцаад камера хаачаад эргүүлээд камераг өцгөө. За түрүү нэг хайлтны камерын хаацсан гарсан. Одоо болж байна уу? Одоо болж байна. Одоо ороод ирлээ. Эргээд comeback хийлээ. Ямар агуу comeback вэ? За тэрэн дээр чи. Таны дүр бахан гацаад баг шиг байна. Одоо гайг болчихлоо дөө. Та K-pop сонсдог уу? Сонсдог байсан шүү дээ. Тухайн үед яг л тэр хөгжим гэдэг зүйл рүү хөгжим доо гэдэг зүйл рүү амар их сонирхож орж байгаа үед 2008 9 10-аад оны үе юм уу? Тэр нөгөө ямар хамтлаг байлаа. Big Bang үлээ. Тэд нар мэдрэг аяг сонсдог байсан шүү дээ. Тэр G-Dragon хин блэ нэрийг бүр марцчихэж байна уу? Wedding Dress гэдэг дууг аяг сонсдог байсан. Where you at girl да 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 гэж юу илээ тэр дуу аягүй сонсдог байсан. Top enter гэл TOP гэл тий. Тэгээ одоо ер нь нэг л одоо нэг тийм сонсдгоо маа яг үнэ хэлэхэд. Яг зүгээр солонгосын урлаг талаас нь сонирхыг өгөл кинонд нэг дурлаад байгаа сүүлийн үед. Хүмүүс сайн мөнгөн зүг хайцж байгаа гэдэг нууцлаарэ манад нэг төр техникийн садлах гараад гарсан байгаа шүү. Одоо эргээд болж байгаа хаа. Та таксинаас мөрж байсан уу? Таксинаас бол мөрж байгаагүй. Таксинаас бол мөрж байгаагүй. Тийм. Кинон дээр гардаг шиг таны хүйс солигдвол та хамгийн түрүүнд юу их вэ? Эмэгтэй бололоо. Аха. Эмэгтэй болвол начам сони асуулт вэ. Эмэгтэй болвол заяа амар гоё ангуу хувцс өмсөөд бүр
маш дэгчин тийм гоё даашин зэмсөө өндөр хэсэг төмсөө тэгээд тэрэн дээр явчихдаггүй ажил сарж унаа тэгээд галтарч унаа тэгээд эмэгтэй болж баг явж тэгээд чадхал ах тэгвэл тэгээд яг нөгөө ямар нөгөө бэстүүдтэйгээ цуглаад яг нэг юм орой яг бэстүүдийн ивентийн өста хага ман тэгвэл яг октоодын нэг юм үдшилэг амар тийм нэг юм хэнцэр юм чамин одоо ирчүүд бидний нүднээс харахад те чамин тийм нэг хөөхөн cute энэ байдаг шүү дээ те ер ингээл хан ман одоо энэ чимэглэл хувц сонорч гэсэн нэг тийм юмд л очиж үзэх бах ер нь бол тийм нэг одоо мэдрэмжл авах бах. Энд нэг асуулт ирсэн байна. Эротик дүр тоглооч гэвэл тоглох уу гинэ. Тоглосон шүү дээ. Тоглож л байсан шүү дээ. Тэгээ нөгөө 2014 онд нөгөө юу сүүлчийн шүн гэдэг кинод Тийм. тэрээс уушгалт Наранбаатар Парахын сүүлчийн шин кинонд дүлгэн битээрийн бас нэг тиймэрхүү яриа сцен байдаг шүү дээ. Тэр бол ихтэй би одоо full naked орсон шүү дээ. 100% бүр нүцгэн зурганд орж исэн. Тийм байна. Тэгээд ер нь цааш нэг ярмааргүй нэг бол Яг асууж ирсэн. Тэгээ тэр айгуу гоё дурсан жоо. Гоёч кино. Сайн ч уран бүтээлсэн. Үзэх айгуу дуртай тэр кино. Яг тэр хэсгийг үзэх гэдэг нөгөө өөрөө. Гүй зүгээр юм бүрэн чинь тэр хэсэгт айгуу дуртай. Та шудраг бүсийн хонглоор орж ирсэн үү? Хөтгүүлж ирсэн үү гэсэн үг, хөжөлдүүлж ирсэн үү гэсэн үг тийм ээ. Тийм. Гэхдээ одоо тийм тохиолдол байсан л ах та байсан да. Байсан. Ер нь бол байсан. Тэгээд тийм яг тиймэрхүү атмосфер тийм момент айгүй муухай штэ. Бүр гайхтал юу вүлээ зүүдлээд байгаа мó гэж зүүдлж байгаа юм биш үстэй гэж өөрийгөө баг ингэж алгаж авах чимхэж үзэх ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү үйлдэл хүн аргах тийм байлээ. Тийм. Тэр талаар нь бас яриач гэвэл болох уу? Тэр нэг тийм онц зүйл биш ээ. Тийм. Хүмүүс нэг тийм сонирхолтой биш баг. Яг надад л бол тийм байсан. Тийм нэг тийм үгсэд яриад ахаач зүйл бас биш юм л тийм. Би танд нэг өгүүлбэр хэлээд үе. Та тэр өгүүлбэрээс ир үсгийн е үсгээр солиод хэлээд өгөөч. За. Зүгээр жоохон утга хацалтайг л үг байгаа. За. Ир үсэг болгоныг егээр хэлээ те. Егээр солиод. Бааранд бороонд норсон ирчүүд орж ирэв. Бааранд бороонд норсон ирчүүд орж ирэв. Бааранд бороонд норсон ирчүүд орж ирэв те. Бааянд боёон нойсон ирчүүд орж ирэв. Мөн үү? Баярлалаа. Баярлалаа. Та өөрийгөө ямар ч юмстэй зөвлөх вэ? Би киви юм болов? Эсэглэн хэрнээ жоохон чихэрлэг тий. Тий, ер нь бол эхлээд амттай байхгүй юу? Киви чинь эхлээд амттай. Тэгээд яг одоо ингээд залгаад хэлний өгрөө болчиход бол яг хэсэглэн мэддэг шүү дээ. Яа, өөр. Яг шууд ингээд тий, хов хүмэнч ер нь тийм. Яг миний одоо хов хүний зан арга шиг бол эхлээд хүмүүс бас тэгж боддог бах ер нь амар юм хит юм нээжний зөөлөн те одоо юу гэдгийг үгүй гэж хэлдэггүй юм болгонд их бараг ингээд дуурайлах гэж зөвшөөрдөг. Тийм би тийм гэхдээ яг цаад хүн чанар одоо цаад дотор хүн маань бол хэдий зөөлөн ч гэсэн ачир дээр бол яг үндэ аяг хатуу бас. Сая киви гэсэн чи шууд эндээс ингээд нэг санаад ингээд нэг болчих. Адны танил эмэгтэйгээ одоо киви идэх болгондоо одоо намайг санах нь биш. Одоо тийх яха. Адны танил эмэгтэйгээс нэгийг нь болзоонд өрөөч гэвэл хэнийг болзоонд өрөх вэ? Заавал Монгол байх хэрэгтэй юу? Үгүй юу? Холливуудаас биж болох уу? Болно. Би нөө Холливуудын жүжигчин Израилаас гаралтай нөө Gal Gadot гэдэг шүү дээ. Wonder Woman тоглодог.
Тий, Аа. тэр эмэгтэй жүжигчдээс миний өстой ганц фаворит тэр эмэгтэй. Үнэхээр Тэр тийм гоё. нөгөө vibe нь их гоё. Тий. Мгм. Айгу мундагч жүжигч юм байлээ. Би тэр одоо жүжигчин Галги Антиг л би өрөөнд зоо болцоонд орох байсан байх та бодвол. Мгм. Та хоёр хүнийг нэг доор хайрлаж чадах уу? Хоёр хүн гэдэг нь яг ямар хоёр хүн юм бол Эсрэг үст. хайр сэтгэлийн харилцаагаар гэсэн үг юм тий. Чадахгүй хаа. Тэгэж олон ажлыг бол амжуулж бий болж чадна. Олон ажил, олон асуудлыг ингээд зэрэг амжилаад зохицуулаад хайр сэтгэлийн хувьд бол тэгэж хоёр сэтгэлээ хоёрдуулж болж чадахгүй. Тэгж болж чадахгүй. Энд нэг асуулт ирсэн байна. Гой бүсгүй, сайхан бүсгүй л гэж байгаа. Сайхан бүсгүй, ухаалаг хоёрын ялгаа нь юундаа байдаг бол гэнэ? Мөн чанартай байгаа штэ. Ер нь бол нэг сайхан зүрц зүг байж штэ. Зан чи монголоор тэр царайны сайхнаар цайс үлэхгүй гэж. Гэхдээ ер нь бол миний хувьд бол эмэгтэй хүн гэдэг бол зөвхөн царай биш, царай зүс биш. Үнэхээр сайхан одоо айл, тийм ээ? Айл зан гэдэг штэ, айл. За тэгээд боловсрал маш чухал. Эмэгтэй хүн бол өндөр боловсралтай байх хэвээр. Боловсрал, гадаад хэлний мэдлэг маш өндөр байх хэвээр. Харилцааны соёлтой байх хэвээр. Одоо тэгэхээр нөгөө нэг одоо сайхан одоо тийм ээ? Ухаатай гэдэг зүйл нь миний хувьд бол илүү байх хэвээр гэж би бол боддог. Ялгаа нь тэгвэл ерөөсөө л мөн чанартай. Мөн чанар. Агуулгатай хэлбэр биш. Миний ч гэсэн өөрийн яг амьдралын одоо баримтлагдаг зарчим гэх юм бол хэлбэр биш би агуулга баримтлах дуртай. Олон нөгөө ганган одоо жишээ нь юу гэдэг хямдхан хувцснаас олон янзын өнгийн хямдхан хувцснаас чанартай үнэтэй чанартай цөөхөн хувцс надад илүү үнэтэй санагддаг. Энэ бол тийм шүү те. Багштай та дурлж байсан уу? Багштай чи ямар бас балаа асуулт. Одоо нэг асуулт чи юу балаа явчлаа. Одоо ерөөсөө гэдэг. Багштай дурлж л байсан бах та бодвол одоо 10 жилд бүр дундаа ангимангд яг нөгөө өсвөр нас шилжилтийн нас усан дээр чихэл одоо олон үйл явдал тохиолчтой. Ер нь сургууль хүн болгонд л байдаг. Багштай би дурлж исэн баха. Бахаа гэж дурлж исэн юм байна. Хэдгээр ангитай вэ? 6 мургаа байсан болов уу? 6 7 байсан болов уу? Тэр хвцаал бах. Таны биеийн тачаангаа хэсэг. Миний бие нэ. Начид ямар хариулахад юу асуулт. Хацрын хохрох ахтай эсвэл хацрын хохрохоо энэ тийм айгу хонхойтой хонхойд энэ талтай байсан. Миний энэ дугасаа тий. Тий хоёулаа хонхойдог. Тийм тий. Хонхойд хүмүүс айгу үүрсэн ирэх гэдэг шүү дээ. Хацрын хохрохоолох гэж бол бодож байна. Одоо бусдаар бол нэг тэгж хүнд одоо хүн дурлаад ахаар юм биш шүү дээ. Өөрийгөө 3 тэм бичлээрээ хамгийн их танаас шунаж авч байсан зүйл чи юу вэ? Би өөрөө шунаж авч ирсэн зүйл гэж юу? Яг одоо байгаа машины маань яг өмнөх машин. Одоо би нэг машин унж байгаа. Тэрний өмнөх машинда бүр өдрийн бодол шинийн зөвд болж ёстой. Энийг л би авахгүй бол ёстой гэж бүр маш олоныг бодож байгаа. Тэгээд авсан. Тэгээд тэр машиндаа л их шунсан да. Тэгээд нөгөө унж үзье гэж удажсан машина. Ой, явах те зүгээр л ланд 200 байсан. Тэгээд 200 унж үзье гэж аяг боддог байсан. Тэгээд тэрийг унаад үзсэн. Тэгээд хамгийн гол нь тэр нь Америк 200 байсан. 5700 та. Тэгээд тэрийг унж үзье гэж аяг бодчихсон. Унаад үзсэн. Тэгээд нэг хэдхэн сар унаад ерөөхдөө жоохон сонирхол буурсан том тэрийг нэ. Тэгээд зарцсан. Тэгээд дараагийн машин аваад одоо яг энэ байгаа машиндаа сэтгэл хангалуун байгаа. Хамгийн шунсан гэх юм бол яг одоо санагдж байгаа нь л тэр байна. Нэг бараа хэрэглээний 200 л. Эсрэг үүснээ чинь танд мэдрэмжгүй гаргаж байсан үйлдэл. Эсрэг хүсний юу? За, ёстой санахгүй байна. Мэдэхгүй байна. Яг ийм гэж.
Одоо байдаг л байх л та олон л байдаг байх. Та болсоноос мөрж байсан уу? Морьчихсан санагдчихэв. Хитээ юм. Яг бидрэг жоохон нөгөө өсвөрнээс 15 6 мургаанаас 14 мөр настай хахад тэр Mongolia цэгдээ нэг тийм чат байдаг байсан юм аа. Чатаар ороод тэгэл яг мессенжерээ үгэлцэж авалцаал танилцаал царай маргаа хараад ингээл танилцаал тэгэл болцсон тийм тэгэд жоохон байсан шүү дээ бас 15 6 жил юм. Тэгээд битгүй би одоо яг тоочноос санахгүй. Тэгтэл тийм тохиолдол байсан баг гэж би бодоод байна. Тэгээд л уулзсан гэж холоос арчаал найзтайгаа буцаал явчихдаг. Нэг бол тийм байсан санагдчих чинь одоо манай тэр найз маань сайн мэдэх байх. Би бол яг үндэ сайн бүр яг одоо шинэ ямар нэртэй хүүхэд байсан те ямар хөө зориулттай санахгүй байна хаанч одоо шинэ болцож ирсэн. Ерөөдөө нэг тиймэрхүү юм болж л байсан санагдчих чинь. Эмэгтэй хүмүүс болцон дээрээ юун дээр их алдтай юм шиг тань санагддаг бай. Эмэгтэй хүмүүс үү? Ер нь таны ингээ ажил ингээ найзуудаасаа сонсож байгаа. Хит тийм жоохон чам байх гад ядаад идэх юм болов уу? Магадгүй. Өөрөөрөө биш байдаг нь л магадгүй жоохон алдаа болчихдог байх миний хувьд. Би бол тэгж л бодож байна. Хэрвээ хин нэгнээр таны амьдралыг яриулбал хинээр яриулах байсан бэ? Наач ямар сони юу асуулт вэ? За одоо хүний амьдралыг хүн ярина гэдэг бас байж болох юм болов ер нь байж болд юм болов байдаг л бах та тийм тохиолдол. Миний амьдралыг хэн нэгэн ярьж чадахгүй хаа. Би бол хэн нэгэн итгэж миний амьдралыг яриач гэж хэлж чадахгүй хаа. Би бол тэгж л бодож байна. Хэрвээ магадгүй миний амьдралын тухай олон жилийн дараа тийм өөрөө бас одоо ухаан суугаад нэлээд амьдрал цэгцрээд олон жилийн дараа нас үнд хүрсний дараа амьдралаараа нэг ном тохимолч гэдэг юм уу номч гэдэг юм уу ямар нэгэн зүйл хийхээр бол би өөрөө л тэр хүнд ярьж игэл илүү үнцэнтэй бас амттай байх болов. Та стриптиз клубд орж байсан уу? Хэдэн настай хахад орж байсан бэ? Ястаа орж байсан. Ингээл зарим нэг найзууд ахнаар ингээл зарим хүмүүс ярьдаг л та юм тийм байд юм байл энэ би хаач тийм газар байдаг мэддэг одоо. Ястаа орж үзэг. Нэг оройч гэсэн бодол надад байдаг юм дөө. Та биеийн дээр шивэстэй юу? Шивс ахгүй. Та шивэс ер нь сонирхдаг уу? Ер нь бол ноц өнгөсөл байдаг. Тэгтээ ер нь хугацаанд болоог байх. Надад бол одоогоор нэг юм шивэс яг юм утга агуулгатай зүгээр одоо ингэчээ тэгчээ гэсэн чигээс хоёроо орон гэх юм уу те яарч хэл гэсэн ш. Маш олон жил бодъё тунгай. Ерөнхийн нэг санаа бол би тэгтээ одоогоор болоогүй. Магадгүй ойрын 15 жил болоог байх гэж би бол хувьдаа боддог. Манай нэвтрүүлгийн биен дээр бол шивэс хэлэхэд ямар ч байсан энэ нөхөр бол орно. Ямар нэгэн байдлаар бол би энэ дээр ерөн шивэс хэлэхдээ би энэ дээр гитар заавал оруулна. Заавал. Яг тэгвэл гитаргүйгээр би өөрөө төсөлж чадахгүй байхгүй юу? Энэ амьдралдаа. Тэгэхээр гитарыг бол заавал оруулна гэж боддог. Гэхдээ үнэхээр аимшигын гоёор шивэс хэлээ. Хаана хэлье гэж ер нь боддог. Эрэгтэй хүмүүс чинь энэ хавцаа, загаараа хавцаа хэлээ. Энэ хавцаа. Үгүй ястаа бүүм дээ. Би тэрийг бол мэдэхгүй байна. Гоё газараа л шивэс хэлгэн дээ. Хийлгвэл. Тэгтээ мэдээж бүслэгийн стэйж би гитарын шивэс хэлээ. Одоо манай нэвтрүүлгийн асуултуудаа маань дуусч байна. Би танаас сүүлийн 3 асуултаа асууя. Түнгүүгээр амьдарч чадахгүй зүйл юу вэ? Таны хувьд эд зүйл. Түнгүүгээр те. Тэгэл гитарлах. Гитар хөгжмөл миний амьдралд маш том байр суурь эзэлдэг. Би нэг мундаг одоо гитарч мундаг залуучууд чиг тийм амар про тоглодог, про мундаг хүн биш л те. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд гитар аялгаа ороод ирвэл, шүлэг ороод ирвэл
тэрийг би гитарын дээр үг одоо аялалгуу болгоод тийм ээ тоглолцдог. Ямар ч хэсэг өөрийнхөө хэмжээнд бол юм хийчдэг болохоор гитар гэдэг зүйлийг л би амьдралаасаа салгаж чадахгүй байна. Танд амьдралдаа нэг зүйлээ дахин шинээр эхлэх боломж гарвал тэр нь юу байх вэ? Дахин шинээр юм. Наач их том л агуулгатай асуулт байна да. Зүгээр л магадгүй зүгээр 2010 онд юм очих байсан баг. 10 жилийн өмнө ч гэдэг юм уу. Магадгүй тийм л байсан. Эсвэл 16 наснда ч юм уу магадгүй ч байсан баг. Тэгээд тэр үедээ бүр яг маш их өөрийгөө сайн бэлдээд шууд гадагшаа сургуульд явах байсан баг. Бакалавра тэгж бодчих. Хин нэгэнтэй хамт байхын тулд өөрийгөө өөрчлөх үү? Танд өөрчилж байсан тохиолдол байдаг уу? Өөрийн мэдлэгөө өөрчлөгдсөн л байдсан байлээ. Өөрийн мэдлэгөө. Тэрнээс шил би заавал би энэ хүнтэй байхын тулд би ингэж өөрчлөгдөн. Би энийг ингэн гэж бол нэг айхтар бол өөрийгөө өвтчихсэн төгөл зүйл байхгүй. Ер нь л цаагаараа нэг алтны дэрэгдэхгүй л гихчээр ер нь цаагаараа нэг өөрчлөгдсөн л байсан. Одоо их нэртэйгээ анх танилцаад үргэлжлэхлээ. Хэдэн жилийн дараа ингээ эргээд харахад одоо бас эргээ харахад яг миний бас нэг одоо дутагдлууд маань л гэсэн үг шүү дээ. Ер нь бол дутагдлуудаа л зассан. Байгаас түн болон дутагдaltaй. Гэхдээ тэрийг зас чадсан юм шиг байна. Зарим одоо хин гэх юм уу тий. Тэгээд тэрэндээ ч баярлалтай шүү дээ. Тийм. Нэгэнтэй айгүй их уусч бас юу адаг бах тий. Тэг нь яг хамтын амьдрал чиг тийм байт юм билээ. Тэг их хүндэтгийг хайрлах хэрэгтэй. Тэгээд зүгээр зарим зүйлийг зүгээр дугаа өнгөрөөч хэрэгтэй. Их ойлголцох хэрэгтэй юм билээ л дээ. Ярилцах хэрэгтэй. Манай нэвтрүүлгийн сүүлийн асуулт таны хувьд амжилт гэж юу вэ? Амжилт гэдэг бол миний бодлоор шаргуу хөдөлмөрийн л үр дүн байх л та. Шаргуу хөдөлмөрлөө, тууштай хөдөлмөрлөө тэрний л үр дүн баг. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн ингээ асуултууд ингээд дуусч байна. Тэгээ хүмүүс комент ер нь бол аягүй хүчсэн байна. Хай, орой минь мөнгөн сүхтэй ажлын болон уран бүтээлийн амжилт хүсье гэж байна. Инх заяа. За. Хамсрай зав гэсэн байна. Тийм байна. Тий, манай Утган дээгүүр их сургуулийн захирал. Хэцээ багш манай. Багштай баярлалаа. Орой минь төргий. Сайн жүжигчин шүү гэсэн байна. За баярлалаа. Краш шүү гэсэн байна. За чих юм бас. Над руу бас нэг чатаар дуудлага орж ирээд л түү. Тэгэхээр авангууд эргээд гарч чадах шиг байна. За тэгээд чат бичсэн амжилт хүссэн хамт байсан тааштай баярлалаа. Нэвтрүүлэгтээ тэр хэмбэ гэж миний бас нэг бяцхан ертөнцөөр аялсан аялах хүсэлт гаргасан тааштай баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг онлайн лайв нэвтрүүлэг үзээд бас таалагдсан баг гэж найдаж байна. Тэгээд авах зүйлж байгаа, хаях зүйлж байгаа хаа. Тэгээд үзэгчд маань өөрсдөө бас тэгээд сайхан юугаа хийх байлгүй дээ. Тэгээд юу гэдэг лээ. Одоо өөрсдийнхөө тэмээ өнцгөөс хараад намайг одоо хинбэ гэдгийг тийм сайхан дүгнцгийх байлгүй дээ гэж бол бодож байна. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бас цаг зав гаргасан танд бас маш их баярлалаа. Үзэгчтэй бас маш их баярлалаа. Манай лайв нэвтрүүлгийг дуустал нь үзсэн. За ингээд дуусч байна уу тий хоёлаа. За тэгээ оройг сайхан өнгөрүүлээрэй. Маскаа сайн зүгээрэй. За баярлалаа. Окей. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За танд ч ажлын амжилт хүсье. За баярлалаа.